Fulbright-ийн тэтгэлэг төлбөрт хамрагдахын тулд дараах шалгууруудыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт англи хэлний төвшин тогтоох болон бусад холбогдох шалгалтууд. Хоёрдугаарт өөрийн зорилго болон ямар хүн бэ гэдгийг тодорхойлж чадсан эссе. Гуравдугаарт академик болон хувь хүний ур чадварыг илэрхийлсэн тодорхойлох захидал. Дөрөвдүгээрт бакалаврын диплом. Харин 5 дугаарт 1.5-аас 2 жилийн ажлын туршлага юм. Гэхдээ дээрх шалгууруудаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь цаг хугацаа төлөвлөлт юм. Жишээлбэл энэ хүн 2017 оны 6 сард их сургуулаа бакалаврын зэрэгтээ төгссөн гэж төсөөлье. Түүний хувьд тэтгэлэгт хамрагдах хамгийн боломжит хугацаа нь 2020 оны 8 сар буюу их сургуулаа бакалаврын зэрэгтээ төгссөнөөс хойш 3 жил 2 сарын хугацаа юм. Тэгэхээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад магистрийн зэрэгээр суралцахад хамгийн наад зах нь 3 жил 2 сарын хугацааг зарцуулах нэ гэж тооцох хэрэгтэй. 3 жил 2 сарын хугацааг дотор нь задлаж үзвэл эхний 1 жил 6 сар нь зөвхөн ажлын шалгуурыг хангах хугацаа бол үлдсэн 1 жил 8 сар нь цэвэр Fulbright-ийн сонгон шалгаруулалтын үйл явц юм. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилттэй Fulbright-ийн хөтөлбөр нь жил бүрийн 1-р сард зарлагдаж 3-р сарыг дуустал өргөдлөө хүлээн авдаг. Тэтгэлэг олгогчдын зүгээс жил бүрийн 3-аас 5-р сарын хугацаанд өргөдөл илгээсэн хүмүүсийн материалд техникийн шалгалт хийж тэнцсэн хүмүүсийг ярилцлагад дууддаг. Ингээд 6-р сарыг дуустал өргөдлөө илгээсэн бүх хүмүүст тэнцсэн тэнцээгүй гэсэн хариуг нь мэйлээр илгээдэг юм. Харин 7-оос 10-р сарын хооронд тэтгэлэгт тэнцсэн хүмүүс Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад эсэлтийн өргөдлөө илгээхэд бэлтэж эхэлдэг. Харин 10-аас 12-р сарын хооронд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад эсэлтийн өргөдлөө илгээдэг. Ингээд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад тэнцсэн тэнцээгүй хэмээх эсэлтийн өргөдлийн хариу нь хамгийн цаад талдаа дараа оны 1-ээс 5-р сарын хооронд ирдэг. Тэтгэлэг зарлагчдын зүгээс эсэлтийн өргөдөл илгээсэн оюутнууд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад тэнцсэн үгийг 5-р сараас 6-р сарын хооронд зарладаг. Ингээд тэнцсэн оролцогчдыг 6-р сард Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалтанд урьдаг. Энэ нь Fulbright-ийн мөрдгөл зохиох дүрм журам болон зөвлөгөө зэрэг хэрэгтэй мэдээллийг оролцогчдод олгох зорилготой юм. Ингээд 7-оос 8 сарын хооронд хөтөлбөр эхэлж тэтгэлэгт тэнцсэн оюутнууд сургуультай элсгээр Америкийн нэгдсэн улсыг зорьдог. Эндээс харвал сүүлийн 1.8 жилийн хугацаа нь танаас хамааралгүй буюу Fulbright-ийн сонгон шалгаруулалтын үйл явц байгаа юм. Харин үүнээс өмнөх ажлын туршлага хуримтлуулж байгаа 1 жил 6 сарын хугацаанд та өөрийн хэлний оноог ахиулж бусад шалгалтуудаа бэлдэх боломжтой. Заавал өгөх ёстой шалгалтуудын нэг болох TOEFL-ийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа нь 2 жил байдаг учраас та ажлын туршлага хуримтлуулж авах хугацаанд энэ шалгалтыг өгөх хэрэггүй. Учир нь та ажлын туршлагаа хуримтлуулж Fulbright-ийн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулах хугацаа нь таны шалгалтын онооны хүчинтэй хугацаа дуусах юм. Харин GRE болон GMAT шалгалтын онооны хүчинтэй хугацаа нь 5 жил байдаг учраас та дөнгөж сургуулаа төгсмөгцөө тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээнэ гэж төлөвлөж байх хугацаанд энэ шалгалтаа өгч болно. Гэхдээ маш сайн бэлдсэн байх ёстойг анхаараарай. Ингээд их сургуулаа төгссөн хүн тэтгэлэгт хамрагдан Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудад магистрийн төвшөнд илсэхэд хамгийн наад зах нь 3 жил 2 сарын хугацаа шаардлагатай юм байна. Та бүтнээр нь үзхийг хүсвэл Univision-ийн кино багцэс рүү ороод гэрийн багш багцаас бүх цувралыг үзэх боломжтой. 1 сард ердөө 9900 төгрөгөөр энэ мэд 500 гаруй сонирхолтой контентыг хүлээн авч үзээрэй.